Сайн байцгаана уу? Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээний видео хичээлийг цуврал байдлаар хүргэж байна. Хичээлийн сэдвүүдийг MySpace намын дэлгүүрт худалдаач буй олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ номоос дэлгэрүүлж үзэх боломжтой. Эхлээд тархалтын параметрын тухай таамаглаж шалгахад ашигладаг үнийн хувийн харьцаа шинжүүрийн талаар товч үзье. Тус шинжүүрээ шалгах таамаглалын хувьд тэг таамаглал нь тусгай тохиолдлыг, харин өрсөлдөгч таамаглал нь ерөнхий тохиолдлыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл тэг таамаглалын нөхцөлд орох үйл мэдэгдэх параметрын тоон өрсөлдөгч таамаглалын нөхцөлд орох үйл мэдэгдэх параметрын тооноос бага байх шаардлагатай. Үүнийг слайд дээрх тайлбар бас жишээнээс тодорхой харж болно. Шинжүүрийн статистикийн тэг болон өрсөлдөгч таамаглалын нөхцөлд үнийн хувийн функц хамгийн их утгуудын харьцаагаар тодорхойлогддог. Үнийн хувийн харьцаа шинжүүр нь байгаа өгөгдлийн хувьд тэг болон өрсөлдөгч таамаглалын алинд нь нэгт хамгийн их буюу хамгийн их үнийн хувьтай байх гэдэгт үндэслэж тэрхүү дамгаалах үнийн хувьд харгалзах таамаглалыг үнэн гэж үздэг. Ийм шинжүүрийн няцаах мужи энд харуулсан хэлбэртэй байна. Шинжүүрийн мужийн хоёр дахь хэлбэр нь тус статистик асимптот тархалттай холбоотой бөгөөд үүнийг дараагийн слайд дээр товч танилцуулна. Тэг таамаглал үнэн төгөр хэмжээ хүрэлцэт дэх үед үнийн хувийн харьцаанаас логарифм авч хас хоёроор үржүүлсэн нь хи квадрат тархалттай болохыг Самуэль Стенли Вилкс баталсан байдаг. Энд бүх хи квадрат тархалтын параметр буюу чөлөөний зэрэг нь өрсөлдөгч болон тэг таамаглал буюу ерөнхий болон тусгай тохиолдлууд дахь үйл мэдэгдэх параметруудын тооны зөрүүгээр тодорхойлогддог. Ингээд энд буй харьцаа биелж байвал өөрөөр хэлбэл шинжүүрийн статистикийн утга зураг дээрх улаанаар тэмдэглэсэн мужид унвал альфа итгэх түвшинд тэг таамаглалыг няцаана. Сая танилцуулсан үнийн хувийн харьцаа шинжүүр ашиглаж олон хэмжээст хэвийн тархалтын параметрын зарим таамаглал хэрхэн шалгахыг авч үзье. Эхлээд олон хэмжээст хэвийн тархалтын дундаж утгын векторын тухай таамаглалыг ковариц матрицанд мэдэгдэх үед хэрхэн шалгахыг үзнэ. Үүний тулд авч үзэж буй тархалт түүний параметрын тухай ямар таамаглал тэгшүүлж байгаагаас хамаарсан бодолт хийж шинжүүрийн статистикийг эцэслэн гаргах ёстой. Ийм учраас шинжүүрийн статистик гэсэн хэсэг тэгшүүлсэн тэг болон өрсөлдөгч таамаглалын нөхцлүүдэд үнийн хувийн функц хамгийн их утгыг олж гаргав. Энд шууд бичсэн үр дүн нь бидний өмнө үзсэн параметрын үнэлэлт гэсэн сэдв дэх тооцооноос гарсныг тэмдэглэе. L0-ийн хувьд тэг таамаглалыг үнэн гэж үзээд тооцоо хийх тул μ параметрын оронд тэг таамаглалд буюу μ0 утгыг орлуулна. Харин L1-ийн хувьд параметр мэдэгдэхгүй тул үнийн хувийн функцийг μ параметрээр максимумчлах ёстой болно. Өмнөх жилдэр μ параметр нь x зураастай буюу төхөөрийн дундчтай тэнцүү үед үнийн хувийн функц хамгийн их утгатай хүрэхийг үзсэн. Тэнхүү L1-ийн 3 дахь нэмэгт хүн тэг болсон. Харин ковариц матрицыг мэдэгдэн гэсэн тул үнийн хувийн функцэд шууд орлуулна. Ингээд шинжүүрийн статистикийн эцсийн хэлбэр ямар байхыг харуулав. Шинжүүрийн асимптот няцаах утгыг заах хи квадрат тархалтын чөлөөний зэрэг нь өрсөлдөгч болон тэг таамаглалын нөхцөл дэх үйл мэдэгдэх параметруудын тооны зөрүүгээр тодорхойлогдно гэж түрүүн тэмдэглэсэн. Өрсөлдөгч таамаглал үнэн үед үйл мэдэгдэх параметрууд нь дундаж утгын векторын элементүүд болно. Сансрын векторын хэмжээсээ p гэж тооцох тул тэдгээр элементүүдийн тоо p-д тэнцүү болно. Харин тэг таамаглалын хувьд дундаж утгын векторыг μ0 гэж өгөгдсөн гэж үзэх тул үйл мэдэгдэх параметруудын тоо тэгтээ тэнцүү болно. Энд ковариц матриц мэдэгдэх тул үүнийг үйл мэдэгдэх параметрын тоонд оролцуулахгүйг тэмдэглэе. Сая үс эхний таамаглалд ковариц матрицыг мэдэгдэнэ гэж үзсэн тул түүний практикт шууд авч хэрэглэхэд хүндрэлтэй юм. Энд ковариц матриц мэдэгдэхгүй үед ашиглах боломжтой хувилбарыг нь үзье. Шинжүүрийн статистик өмнө тайлбарласантай төстэй тооцоо хийж гаргана. Хи квадрат тархалтын чөлөөний зэргийг нь ч өмнөхтэй адил үйл мэдэгдэх параметруудыг нь тоолох байдлаар олно. Үүнтэй зэрэгцүүлж практикт тус таамаглалыг шалгахад өргөн эргэлдэх хувилбарыг нь танилцуулав. Ингээд энэхүү таамаглалыг хэрхэн шалгахыг харуулсан жишээг дараагийн слайдаар авч үзье. R програмын datasets багцын IRS3 массив хадгалаатай байдаг цахилгаан цэцгийн дэлбээ болон аяны хэмжээний өгөгдлөөр тулгуурлаж сая үзсэн шинжүүрийг хэрхэн ашиглахыг үзүүлье. Эхлээд заасан өгөгдлийг ялгаа авч X гэсэн хувьсгчд онооч байна. IRS3 массив нь R програмын үндсэн багц дотор байдаг учраас R програмын нээсэн даруйдаа ингээд шууд дуудаж болно. Дараа нь тэг таамаглалд заасан дундаж утгын вектор оруулж байна. Тооцооны хэсэг болон түүнээс гарах үр дүнг дараагийн слайдаар авч үзье. Одоо тооцоо хийж таамаглалд хариу өгье. Эхлээд өгөгдлийн матрицын багны тоо буюу хувьсгчийн тоог олж P хувьсгчд оноож байна. Бас төврийн хэмжээ буюу өгөгдлийн матрицын мөрийн тоог олж байна. Улмаар төврийн дундаж болон төврийн ковариц матрицыг олж M болон S хувьсгчдэд оноо. Дараа нь шинжүүрийн статистикийн туршилтын утгыг олж байна. Энд буй кодыг шинжүүрийн статистикийн томьёон дахь үйлдэл бүрээр дэлгэрэнгүй бичлээ. Иймд энэхүү код болон томьёог нь харьцуулж ямар үйлийг яаж хийж байгааг харж болно. Ингээд шинжүүрийн статистикийн туршилтын утга 4030 гэж олдов. Шинжүүрийн няцаах утгын хувьд Fisher-ийн F тархалтын Кавентилийн функц ашиглаж байна. Тархалтын чөлөөний зэрэг болон сүүлийн магадлал зэргийг бодлогын нөхцөл болон шинжүүрт заасны дагуу өглөө. Ийхүү шинжүүрийн няцаах утга 2574 гэж олдов. Тус хоёр утга шинжүүрийн няцаах мужид тодорхойлох нөхцөлийг хангаж буй учир тэг таамаглалыг няцаана.
Эцэст нь энэхүү шинжирэг ар програмын ICSNP нэмэлт багцын Hotels T2 функцэд тусгасан байдгийг тэмдэглэе. Тус функцийг ашиглавал бидний бодож олсонтой адил үр дүн гаргана. Энэ coverage матрицын тухай таамаглал шалгах шинжүүр танилцуулж байна. Шинжирийн статистик бодож гаргах байдал болон шинжирийн няцаах мууч зэрэг нь өмнөх хоёр таамаглалынхтай төстэй юм. Ингээд тус таамаглалыг хэрхэн шалгахыг харуулсан жишээ авч үзье. Цахилдаг цэцгийн цитосо төрөл зүйлийн хувьд цэцгийнх нь аягны өргөн ба дэлбэний урт хоёрыг авч үзье. Ингээд coverage матрицыг энд буй матрицтай адил хэсгээс шалгая. Энд coverage тэгдэд тэнцүү гэдэг нь угтаа тус хоёр хэсгчийг хамаарлах гэж байгаатай адил юм. Тооцоог дараагийн слайд дээр хий. Шинжирийн статистикийн туршилтын утга бол няцаах утга олох зорилгоор R-ээр бичсэн программын код энд харагдаж байна. Эхлээд тэг таамаглал дээр coverage матрицаа оруулж байна. Дараа нь өгөгдлийн матрицын багны тоо буюу хувьсгчдийн тоог олж B хувьсгчид оноож байна. Мөн мөрийн тоо буюу түүрийн хэмжээ бас түүрийн coverage матрицыг олж байна. Үүний дараа шинжирийн статистикийн туршилтын утгыг олж байна. Кодыг шинжирийн статистикийн томьёоны дагуу бичсэн тул аль үйллийг ямар функц болон оператор ашиглаж хэрхэн гүйцэтгэж байгааг тодорхой харж болно. Эцэст нь 0.5 итгэх түвшинд харгалзах шинжирийн няцаах утгыг олж байна. Ингээд туршилтын утга ойролцоогоор 1722, няцаах утга ойролцоогоор 7815 гарч шинжирийн няцаах мууч дээр заасан харьцаа биелэхгүй байгаа тул тэг таамаглалыг 0.5 итгэх түвшинд үл няцаана гэж дүгнэнэ. Тэг таамаглал дэх coverage коэффициент тэгдэд тэнцүү байсныг сануул хоёр хувьсгч хамаарлаггүй гэсэн таамаглалыг үл няцаасан гэж болох юм. Иймд цахилдаг цэцгийн цитосо төрөл зүйлийн хувьд цэцгийнх нь аягны өргөн ба дэлбэний урт хоёр хамаарлаггүй ажээ. Одоо олон хэмжээст хэвийн тархалтын дунджийн итгэх мууч хэрхэн байгуулахыг авч үзье. Таамаглал 2 буюу coverage нь мэдэгдэхгүй байх үед дунджийн тухай таамаглал шалгах F шинжирээс олон хэмжээст хэвийн тархалтын дундаж утгын векторын итгэх мужийн дараах хэлбэртэй томьёо гарна. Энэ томьёогоор түүрийн дундаж дээр төвтэй эллипсоид хэлбэртэй мууч олдно. Дунджийн итгэх мууч хэрхэн олохыг харуулсан жишээ авч үзээд өнөөдрийн хичээлээ дуусгая. Дараагийн хичээлээр олон хэмжээст хэвийн тархалтын параметрын зарим чухал таамаглал авч үзнэ. Энэхүү хичээлийн сурах хүчиг болох олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээний номд өөр олон шинжээр тусгасныг хэлье. Энд өмнө авч үзсэн Iris-3 Maceo цитосо төрөл зүйлийн цэцгийн урт болон өргөний мэдээллийг салгаж авлаа. Ингээд цэцгийн урт болон өргөн гэсэн хоёр хэсгээс тогтох векторын дундаж утгын 95% итгэх мужийг олж үзүүлье. Итгэх мужийн томьёоны сүүлийн хэсэгт буй сансаргүй векторын хэмжээс түүрийн хэмжээ болон Fisher-ийн F тархалтын квинтил зэргийг эхэлж олов. Эдгээрийг томьёонд орлуулж ямар үр дүнд хүрснийг слайдын төгсгөлд харууллаа. Ингэснээр итгэх мужийн томьёоны эхний хэсэгт анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Итгэх мужийн томьёоны эхний хэсэгт анхаарлаа хандуулъя. Манай сансрын векторын хэмжээс хоёртой тэнцүүд бол өмнө үтсэн хоёр хэмжээст хэвийн тархалтын нягтын илэрхийллээс слайдын голд буй томьёог гаргаж болно. Иймд манай жишээний хувьд дунджийн итгэх мууч слайдын төгсгөлд үзүүлсэн хэлбэртэй болно. Одоо бодолтоо дуусгахын тулд энд буй төврийн дундаж улмаар дисперс стандарт хазаалт корреляц зэргийг олох хэрэгтэй. Итгэх мужийн томьёоны сүүлийн хэлбэрт байсан төврийн дундаж дисперс стандарт хазаалт корреляц зэргийг олохын тулд энд харагдаж буй бэлэн функцүүдийг ашиглав. Мөн гарсан үр дүнг нь кодын тайлбар байдлаар харгалзах функцийн ард бичлээ. Эдгээр бүгдийг итгэх мужийн томьёонд орлуулбал слайдын голд харагдаж буй тэнцэл биш гарна. Тус тэнцэл бишд харгалзах эллипсийг зураг дээр дүрсэлж үзүүлв. Ийхүү цахилдаг цэцгийн цитосо төрөл зүйлийн цэцгийн урт болон өргөний дундаж хэмжээ 0.95 магалтаагаар энд буй эллипс дотор байна гэсэн үр дүнд хүрлээ. Дараагийн хичээлээр олон хэмжээст хэвийн тархалтай хоёр бүлгийг дундаж болон coverage матрицаараа адил эсэх бас олон бүлгүүд дунджаар адил эсхийг хэрхэн шалгаж тогтоохыг үзнэ.